За өнөөдөр би юу ярих гэж байгаа юм гэхээр мөнгө шүтсэн залуу үеийн тухай ер нь ярья гэж бодож байна. Тэгээ юу юм гэхээр одоо би жишээ нь саяхан нэг ийм бичлэг гинт надад гараад ирлээ л дээ. Тэгээ ингээд харсан чинь юу ярьж байгаа гэхээр мөнгө энэ бас тэдэнд мөнгө. Тэгээд яг юу ч гэмэрэмдээ тийм ээ. Гэтэ миний харж байгаагаар бол биш дээ. Галзуу новш гэж хүн бол нэг хайлт хийж бол үзэхгүй л баг. Галзуу новш гэж хүмүүс бол нэг хайлт хийгээд бол үзээд тахгүй л баг. Тэгээ би бол юу гэж бодож байгаа юм бэ? Яг түүгөөгээд зүгээр ингээд хаах юм бол ийм бичлэг бол гарч ирэхгүй. Альс зүгээр идэр батч гэдэг юм уу зүгээр. Яг би ингэж бод би ингээд хайл та. Түүгөө гэд хаах юм бол саяны бичлэг бол баг гарч ирэхгүй дээ одоо. Одоо саяны бичлэг бол өрдөөсөө гарч ирэхгүй. Тэгэхээр саяны тэр бичлэг бол миний харж байгаагаар бол одоо юу гэдэг юм тийм ээ. Тийм ээ миний харж байгаагаар бол саяны бичлэг заавал нэг өндөр хандлттай хандлт авахын тулд мөнгө төлөөд өндөр хандлт авч байгаа байх өндөр магадaltaй болчих байгаа юм. Энэ ч бас би одоо чинь идэр бат гэдэг ингээд бичээд одоо ингээд хайх юм бол бас идэр батын өөрийнх нь бичлэгүүд л гарч байна. Идэр батын өөрийнх нь бичлэгүүд л гарч. Түүн саяны бичлэг бол гарч ирэхгүй. Тэгээ яад гинтхэн саяны бичлэг яг ингээд над дээр ингээд харагдаад ингээд гарч ирж байгаа юм байна гэхлээр би бол бодохдоо мөнгө төлж гаргаж ирж байна гэж би одоо хардж байгаа. Тэгж бодож байгаа. Тэгж бодхоос ч ураарахгүй гэсэн. Тэгэд түүнээс яг мөнгө төлөөгүй бичлэгнүүд нь 144 хүн үзэлттэй ч юм үсрээл нэг одоо чи энэ хүн одоо нэг 9 видео оруулсан гэж л да. Яг энэ 9 видео одоо энэ дээр. Нэг 9 видеонд энд одоо 57 үзэлт, 27, 34 үзэлт ч гэдэг юм уу. Энэ нэг одоо нэг 642 үзэлт ч гэдэг юм уу те. Амхтаа нэг өөрийнхөө Facebook, Instagram руу шеэрлээд тэгээд үзэж байгаа үзэлтүүд нь л энэ ах гэж би одоо бодож байгаа. Түүнээс яг ингээд мөнгө төлсөн үзэлтүүд нь магадгүй ийм өндөр хандлттай болчих. Одоо энэ цаашдаа 8 цаг өмнө постлсон. Тэгээд тэр мөнгө төлөө тэдээс хэдэн цагийн хооронд нэг буст пост хийн гээд тим хүмүүст хүрнэ гээд ингээд бичсэн бол магадгүй энэ маргааш нь өдрүүдээс ихсүүлээд ингээд дахиад 8000 сая хүрч магадгүй. Би зөвхөн тийч харж байгаа. Тэгээд би яагаад би ингэж харж байгаа гэхээр ерөнхийдөө бол биш дээ. Юу ярих гэдэг нь маш амар хэлбэр аргаар нөгөө амар хэлбэр аргаар ингээд хүмүүс ингээд баяжиж болт юм шүү. Тэ? Нэг ажил хийхгүйгээр ер нь юу байдгийг тийм ингээд санхүү ингээд мөнгө төгрөг одоо өөр нэг аргуудаар ингээд тэг гив гинтхэн сошиалар ингээд инфлюенсер болоод айгүй хурдан ингээд мөнгө олж болдсон шүү гэдэг нэг тиймэрхүү юмыг л уриалаад тах шиг байна. Тэгвэл би тэр нь бол худлаа гэдгийг би одоо ингээд шууд өөрийнхөө би хэлчмээр юу юм гэхээр би одоо чинь өөрөхгүй би одоо чинь ингээд хайгаар үзэл та одоо. Биний энэ бичлэгнүүд заяа би юу ярих гэж байгаа нэр бүр ямар ч хүмүүсээс илүү юм ярьж байгаа заяа. Бүр ямар ч хүмүүсээс илүү заяа. Зарим нэг юмыг би бүр одоогийн үеийн алдартай философчдоос төрүүлээд би ярьсан байгаа заяа. Тэр нь юу гэхээр одоогийн энэ өртгөөсөн ганц би ээжүүд дээр би юу гэж ирсэн байгаа гэхээр эрэгтэй хүн одоо юу гэдэг юм тийм ээ ингээд эрэгтэй хүнд үлгэр дуурайл болох эцэг нь нэг бол нас орчдөг, нэг бол садлаа хөвчдөг. Тэнгүүт хүүхэд нь эрэгтэй хүүхэд болохоор ихтэр үлдчихдэг болохоор одоо ингээд үлгэр дуурайл үзүүлэх хүн байдгүй. Тэгээ багшаасаа л нэг бол үлгэр дуурайл авна. Өөр үлгэр дуурайл хүн авах хүн байхгүй бол өөр байхгүй гэд би иймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд иймэрхүү юм ярьсан яриг дараад нь жилийн дараа нөгөө Молор Эрдэнэ доктор жоохон яг тиймэрхүү юм яриа зогсож байгаа шүү дээ. Тэгээд миний энэ ярианууд бол өстөн нэрээ шулуухандаа гэж хэлдэг шүү дээ. 2 жилийн өмнө хэдэн жилийн өмнө хийсэн яг тухайн цаг үеүүдтэй дандаа маш өндөр хандлт авч ирсэн бичлэгнүүд. Өнөөдөр 18 лайктай тавтай энэ өдрийн мэдлэг хүргье. Таалагдаа илүү олон үзээсээ. Гэхдээ яг Молор Эрдэнэ миний ярьжсанаас илүү дэлгэрүүлээд илүү бас ярьж байгаа. Гэхдээ хамгийн анхны санааг нь бол би өөрөө гаргаж ирсэн гэж би одоо боддог байхгүй юу.
хамгийн анхнаас нь. Яг одоо та нар ингээд нөгөө нэг ютубер нөгөө философи доктор Молор эдэн шиг тэр ярианд үзэх бол жилийн өмнө байгаа. Харин минийх 2 жилийн өмнө байгаа шүү заа. Тэгээд би яг юу гэж арай дэлгүүр жоохон өөрийнхөө болохоос ярьж байгаа юм л да. Гэхдээ миний хувьд бол миний ярьсан зүйлсүүд бол хамгийн анхны гаргасан санаанууд нь бол би өөрөө анхлаа ярьжсэн. Тэгээд дээрэс нь хамгийн чухал бичлэгүүд байгаа. Тэгээд үзэлт бол угаасаа хамаагаар шеэрлэж ерөнхийдөө бол бага байдаг. Түнж хэр барагтан бол шууд ингээл те 2 3 өдрийн өмнө постсон шууд 8400 хүрээд л те хайлтанд гарч ирэхгүй шүү дээ. Нэрээ хүртэл буруу гэсэн ухаан галзуурчгаж галзуу нош гэсэн бичлэгийг түүг гэж чигтээ ардаарцсан галзуурчгаж гэх ингэ бичиж байгаа. Хинч түүгөө галзуурчгаж гэж бичлэг хайхгүй шүү дээ. Та нар хинч түүгөө галзуурчгаж галзуу нош гэж хинч ингэж хайхгүй байхгүй юу? Хинч идэр бат яадаг нү галзуу нош гэж хинч хайхгүй байхгүй юу? Хайхгүй хинч галзуу нош гэж хайлтдаг хинч хийхгүй. Тэгээ би бол яг юу гэж хардж байгаа юм гэхээр иймэрхүү бичлэгнүүд цаанаасаа хүмүүст ингээд жоохон хүүхдүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд ингээд одоо Gen Z үеийг би өмнөх бичлэгэн дээр биж байгаа ингээд ардаас утгалчих магадгүй ахаа гэд ахаа холбоотой гэж дараад нь яг ингээд дэмжихгүй ингээд ардаас утгалчих магадгүй нэг тиймэрхүү хүүхдүүд бас байдаг юм байна гэд би ерөнхийдөө хэлжсэн шүү дээ. Тэгээ ерөнхийдөө яг нэг тиймэрхүү хүүхдүүдийг ингээд сэтгэл зүгээр нь жоохон бэлдээд байгаа юм шиг надад ингээд санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар юу юм гэхээр ганц дуу дуулаад за ингээд од болж болт юм шүү гэдэг юм уу тийм ээ. Тэгээд тэр нэг дуу дуулаад одоо юу гэдгийг те ингээд маш од болж болт юм шүү. Гэхдээ яг цөөхөн гэдэг хүмүүс яг тэгж байгаа. Түүнээс ихэнх хүмүүс л тэгж чадахгүй шүү дээ. Тэгээд мөнгөөрөө ингээд өөрийгөө цацаад ингээд гаргаж байгаа одууд нь илүү олон байдаг байхгүй юу? Миний ажиллаж байгаа. Нэг дуу хийчлээ тэдгийг хийж үтэхгүй шүү дээ. Хинч сонсохгүй шүү дээ. Хинч дуугаас чи мэдчихгүй шүү дээ. Бүр үнэхээр нэг сохрын азар нэг гарч идвэл юм бол тэгээд яг нэг их хүмүүс нэж байгаа яаж байгаа гэхээр миний харж байгаа бол онц дуу хийгээгүй. Тэгээд тэрнийг яг нэг мөнгөөр цацж жоохон од болоо гэж би хатж байгаа байхгүй. Тэгээд гол асуудал нь би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр 9 видео хийгээд тийм үү. Тэгээд аль эсвэл минийх одоо чинь те 72 видеотой одоо нэг видео нөрөнгөт ингээд видеонууд ингээд гараад ирнэ л дээ ингээд энэ олон видеонууд ингээд ерөнхийдөө ингээд гараад ирнэ л дээ. Тэгээ би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр 72 видеотой 547 хүн захиалагчтай. Маш цөөхөн захиалагчтай. Тэгээд дээрэс нь тухайн цаг үедээ хамгийн чухал мэдээллүүдийг оруулсан. Одоо би чинь энэ осоржимааг би одоо чинь осоржимаа хэмжээр тулам хоёрыг би ингээд өмөрөд энэ чинь одоо ингээд бичлэг хийж штэ. Яг ингэснээр маргааш нөгөөдрөөс нь эхлээл яг би нэмжир тулмыг би бас энд ингээд өмөрсөн юм байна. Нэмжир тулмыг өмөрсөн бичлэг хаач. Энд биш. Нэмжир тулмыг би ингээд өмөрсөн. Энэ бичлэгийг хийсэн дараа яг ингээд маргааш нөгөөдрөөс нь эхлээл осоржимаа би 2-7 хоногийн өмнө л нэмжир тулмыг нэг 12 өдрийн өмнө юм уу та хийгээл тэгэл нэг 2-3 хоногийн дараагнаас эхлээл нүүн сошиалор сошиал биш нөгөө нэг хэвлийн баг хурлаар нэг ах хүмүүс нэмжир тулам осоржимаа хүмүүс одоо ингээд дээрлэхэд доромжлоод байгаа би тийзээ муумуудад дээрлэхгүй байсан юм бэ гэл миний яг ингээд яриад гарч байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө одоо юу гэдэг юм бэ би ингээд багшны сурагчаа ингээд зотох нь буруу гэдгийг ярихаас өмнө хүмүүс залин буруу зүгийг бас мэддэггүй байсан. Би анх удаага яриад яг одоо зотох нь буруу юм биш гэдэг ийм ойлголтыг би бас өгчээсэн болов уу гэж би одоо бод энэ дээр. Тэгээд дээрс нь Есүс Христэд итгэгчдээс асуух асуултнууд те энэ нэгэн шишин үүсэх тухай гэсэн юм бичлэгүүд бол тухайн үед амар тренд болчихсон байхгүй. Тэгээ харах ядахнаа нөгөө нэг хэмлээ тулаг мөнх голчуудын тулаг залуу миний хоёр бичлэгэнд хариулт өгчээсэн. Тэгэд яг тухайн үед би бас тэр тулаг залууд би яг бас баярлалт юм аа тухайн үед. Яагаад би баярлалт юм гэхээр олон хандлттай хүмүүс яг ингээд те хэр барагтал ингээд те ингээд жижиг юм сандалтаа сувгаас үгүй санааг нь хулгайлж аваад ирчдэг болохоос биш яг миний бичлэгийг ингээд те шеэрлээд
тийм ээ. Шеэрлээ тэгээд түгээгээд тэгээд юу гэдэг би энэ хүний асуултанд хариулж байна гэдэг ингэж хариулж бичлэг хийдэггүй байхгүй юу. Тэгээд тухайн үед бол тэр мөнх гол тулгай залуу бол намайг миний бичлэгийг бол нэг хулгайлаагүй. Тэгсэн санааг нь бол хулгайлаагүй. Гэхдээ өөрөө яг миний бичлэгийг эхний 1-2 удаа бас ярьжсэн юм байхгүй юу. Хулгайлаагүй. Тэгээд би тэрэнд нь би бас тухайн үед би бас жоохон баярлж идэг. Тэгэд гэхдээ шинэ эдмэл шин үүсэх тухай дээр жоохон намайг дэмжих гэсэн юм яг гэсэн би жоохон эргэлдсэн. Түүнээс биш яг энэ Есүс Христос итгэжтээс асуулт өөний шинэ эдмэл шин үүсэх тухайд нь анхлаад би үг нэлсэн байдаг шээ. Гэхдээ ер нь бол Есүс Христос итгэжтээс асуух асуултнуудыг гээд энэ 7 дугаар бичлэгнэр бол тэр залуу болгон тэр хариулж ирсэн. Тэгээд ихэнх хүмүүс яг яадан гэхлээр ингээд санаа хулгайлна гэхээс биш. Одоо чи нэг баах нэг хүчирхийлэл яригадаад гарч ирээдсэн шүү дээ нэг комедийн амраа энэ чинь яг тэрнээс чинь өмнө би нэг хүчирхийлэл багшин сурчаа зодхон зөв буруу эрэгтэй хүмүүс яагаад муу яваад байгаа юм бэ те. Тэгээд энэ Монгол дүрнэж бүү дайн ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү тэгээд дээрэс нь энэ уянх золбооч гэдэг юм уу те. Ер нь эрэгтэй хүмүүс яагаад ингэж гэдгийг те. Тэгээд энэ өртгөөсөн эмэгтэйчүүд буюу тэгээд энэ эцэг багшчууд зөвлөгөө өгч гэдэг юм. Ерөнхийдөө нөө хүчирхийллийн тухай бас нийлээ ярьсан юмсэ. Яг тэр комедийн тэр хэдийг ярихаас өмнө би ерөнхийдөө ярьсан байгаа шүү те. Та нар юу сонсоод үзэх юм бол за тэгээд яг хин илүү өмнө яг анх санааг нь гаргаж ярьсан байх гэдгийг жоохон ингээд ажаад үзэрэй заяа. Тэгээд би гол нь би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр миний бичлэгийг явахтаа ингээд хүмүүс ингээд шүүмжилж байгаа. Яг шүүмжилж байгаа ингээд лайк дарчиж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол лайк дарж байгаа нь бол одоо 22 хүн одоо чи намайг ингээд дэмжиж лайк дарсан байна шүү дээ. Тэгүн гутаа нэг хүн тийм байна. Монголда тэгвэл одоо юу хийх хэрэгтэй ингээд энэ залуу яг утга учирт асуулчаас юу шүмжилж байгаа хүмүүс нь зүгээр доромжлол нүрээ байгаа л да. Та ямар мэдлэлээр сурсан. Энэ ч нэг шүмжлээгүй нэ. Энэ зүгээр асуулт байна. Харин энэ баримт судалгаач нь дутуу байна. Сэтгэл хөдлөлтөө тань шиг хүнээс болгоомжлохтой. Би одоо чинь энэ дэр би одоо чинь сэтгэл хөдлөлтөө ярих жоохон юм шиг ярихгүй бол хүмүүс өртөөсөө бичлэг үздэггүй байхгүй. Би өөрөө бас тодорхой хэмжээнд яг хаана дугаа өнөсрөхгүй яах вэ хүү гэж ярихгүй бол бас хүмүүст хүрдэггүй байхгүй. Би өөрөө нөгөө багшийн юмар сурж исэн болохоор би бас мэддэг. Тодорхой хэмжээнд жоохон ямар үед сэтгэл хөдлөлөө гаргаж ирвэл хүмүүсээ ойтонд хүрдэггүй гэдгийг би мэддэг байхгүй. Тэгээд тэгүн гот би одоо ингэж байгаа. Энэ хараа дутуу байна гэж байгаа. Юу дутуу бахтай. Би харин ч үнгийн харин дутуу ярьж байгаа хүн шиг өөрөөсөө. Би одоо энэ дээр юу гэж ярьж байгаа гэхээр нэг л билж байгаа шүү дээ. Өндөр хүүтэй тийм үү? Маш хурдан хугацаанд төлөх зээлтэй ийм юм санхүүжилтуудыг авснаас болоод урд нь улсаар нь дампуурчсан юм. Ийм мега төслүүдийг битгий дэмжидэг гэдэг юм би ярьж байгаа шүү дээ гол нь. Өртөөсөө. Тэгвэл миний ярьж байгаа юм зүгээр тэр чинь өндөр хүүтэй зээл биш. Тэр чинь худлаа. Миний юу ярьж байгаа дутуу юм бол дутууг нь шууд юм гараад хэлэх ёстой шүү тийм үү? Гараж хэлэхгүй. Зүгээр ингээд шүмжилж байгаа хүмүүс нэг иймэрхүү. Аль зүгээр зайлаач гэдэг юм уу тийм иймэрхүү. Тэгээ яг үнний нөгөө фэйсбүүк дээр бол намайг зөндөө олон хүмүүс дэмжижсэн л байгаа л да. Ингээд зөндөө олон хүмүүс жившлээ нэг цөөхөд ер нь бол шүмжлэн комментууд бол байхгүй дандаа дэмжсэн комментууд байгаа миний фэйсбүүк дээр. Яг энэ YouTube дээр яагаад байгаад байгаа юм гэхэлэр нөгөө амар хэлбэр аргаар амьдч болно гэж тархиа угаалгуулж байгаа нэг хэдэн залуус юм уу аль эсвэл нөгөө юу яаж байгаа нэг хэдэн залуус байгаа даа штэ. Яг энэ би энэ идрээгээд би энэ залууг ерөнхийдөө шүмжилж байгаа штэ. Тодорхой хэмжээд бас илүүс ингээд 21,000 хүнтэй ингээд маань ингээд үзүүлчлээ сугаар ингээд одоо энэ хятадуудын ингээд санаачлаад хэрэгжүүлж байгаа мега туслууд. Тэгээ эднээс нь бол Шри-Ланка гэмэх улс дампуурж исэн маш өндөр хүүтэй ингээд зээлтэй тийм ээ маш өндөр хүүтэй зээл олгочдөг.
тэгүн гутаа тэрийг маш богино хугацаанд төлөхийг шаарддаг. Тэгвэл ямар ч компани, ямар ч тэнэг хүмүүсээс энийг ойлгож штэ тийм үү. Өндөр хүүтэй тэгээ богино хугацаанд төлөх юм бол тухайн компани ашиг олж чадахгүй дампуурна штэ тийм үү. Энийг ямар ч хүмүүс мэднэ. Ямар ч тэнэг хүмүүс ойлгоно. Яг тийм зээлийг өнгөтэй манай монголчууд аваад наа. Тэгээд битгий ийм зээлүүдийг аваад ийм мега төслүүдийг санхүүжүүлж байгаа шээ. Оронд нь Япон, өөр улс орнууд тусдаг гэдэг хат яагаад туслахгүй гэдэг юм гэдгийг би ярьж байгаа байхгүй юу. Тэгж яхад хүмүүс нэг иймэрхүү байдлаар ингэж шүүмжилж байгаа. Эдгээр би бол хувьдаа тэр трийн тороолууд байна л гэж би хувьдаа харж байгаа. Нэгэн өндөр одоо юу яатсан хүмүүсийн бас тодорхой хэмжээний бас тороолууд бас орж шүүмжилж гэж би харж байгаа. Дээрээс нь YouTube дээр шүүмжилж байгаа. Миний Facebook дээр мөн аль эсвэл одоо бусад газрууд одоо Twitter дээр ч юм уу шүүмжилж байгаа хүн байхгүй. Ер нь бол зүрх дарж ин хүмүүс харж байгаа нэ. Тэгээд ерөнхийдөө би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэлэр хүн ер нь биш дээ. Одоо энэ нэг ер нь нэг иймэрхүү нэг тэг би одоохондоо би иймэрхүү хүмүүсийг би одоодохгүй блоклно, бүгднийг блоклно гэж байгаа нэг өдөр энэ муухай комент бичиж байгаа юмсаа би бүгднийг блоклно. Тэгээд дээрэс нь би яг юу гэх гээд байгаа юм гэхэлэр биш нэг ийм болох гэдэг. Манай монголчууд чинь ердөөсөө ингээд өмнө юм ярихлаар ингээд дэмжиж комент бичих хүмүүс аягүй цөөх юм аа. Тэгэд тэрийг ашиглаад нэг тороолууд байгаа шүү дээ. Гадны санхүүжилтийг дэмжиж байгаа тийм тороолууд баян нэг хэдэн хүмүүс байгаад байгаа байхгүй. Хэр барагтай бол хүмүүс одоо юу гэдгийг ингээд баяжаад идэх юм аа. Ямар нэгэн байдлаар миний хардж байгаа бол ямар нэгэн байдлаар нэг ихэвчлэн одоо юу гэдгийг тийм ээ одоо ингээ өндөр хандлт авч байгаа сувгууд ихэвчлэн одоо юу яадаг юм гэхээр нэг бол өндөр хандлт авцсан аними уулж байгаа дараад өндөр хандлт авангуудаа тэгээд цугуудаа зардаг тэрийг өндөр хөдөлтаад авчдаг тэгээд юмудаа хийдэг нэг бол бичлэгнүүдэд шууд мөнгөөр цацдаг тиймэрхүү хүмүүс юм гэдэг өндөр хандлт авдаг байхгүй тэгээд тиймэрхүү хүмүүс манай монголчууд жоо тархитуулаад тах шүү мөнгөтэй хүмүүст тэгээд наа чи ингээд мөнгөгүй хүмүүс ингээд дэмжиад ингээд нэг зургатаар ч юм уу одоо нэвтрүүлгээр ч юм уу яг ингээд нэг гаргаж хүн яг үүндээ байхгүй байгаад байна. Миний дэмжижсэн хүмүүс хүртэл ингээд нэвтрүүлэг хөтөлж зарим хүмүүс хүртэл одоо яг үүндээ намайг бас дэмжихгүй юм шиг бэ гэж би бодож орж байна. Ингээ монголоо гэж нэг л сүрхий яриад тэгээд яг цагтаар бол тэгээд заавч өдөр мөнгөтэй нэгдээ ингээд алдар нэрт хүртсэн тийм хүмүүсийг дэмждэг юм бол одоо тэгээд авч чадахгүй шүү дээ. Тэгээд би одоо чи нэг тийм алдар нэрт хүрээгүй гэсэн миний зарим бичлэгүүд бол уусаа маш өндөр хандлт авч ийсэн. Одоо 200 300 лайктай 40 мянган хүн 40 мянган хүн үзсэн 50 мянган хүн үзсэн. Гэт маш олон одоо юу гэдгийг тийм ээ нэг иймэрхүү байгаад байгаа маа тийм маш олон хүмүүс үзчихсэн. Тиймэрхүү бичлэгүүд надад бас байгаа. Тэгээд одоо хүмүүс одоо үг хэлэхээс айдаг болсон үе байлаа шүү дээ. Би Путиний айлчлал хэмээх бичлэг хийж хахад. Тэгэд нөгөө хинч одоо хоёр нэг огцор гэж ердөөсөө хийлж дуурч чадахгүй бүр ингээд нөгөө бүгдээрээ айц нэг тим үед нь би хамгийн анхлаад одоо гарч ирээд нэг одоо хид хідэн би одоо тэр усны тухай тэр бичлэгнүүдийг би одоо хийж ялаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бид нарт жоохон тодорхой хэмжээд бас юмнуудыг жоохон бодох хэрэгтэй байна. Одоо би танартай энэ одоо харуулж болох нь үү? Би нөгөө бичлэгнүүд амханд доош явуулаад одоо гарч иж магадгүй болох гэж үз. За одоо чинь энэ 202 лайктай гэж юм тийм ээ. 287 шеэрлэгдсэн гэж юм 56 комменттой гэж юм. Тэг минийх бол ёстой яг цэвэр ориг одоо юунууд тахгүй хүмүүс тахгүй. Нэг ч одоо тэгээд 202 лайктай энэ бичлэг бол ерөнхийдөө бас нэлээд өндөр хандлт авсан бичлэгүүд юм байна. Нэг нь тодорхой хэмжээнд
За тэгээд би гол нь яг юу гэж тэгээд би гол нь яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр заавчгүй одоо юу гэдгийг мөнгөөрөө юм уу пост хийж юм уу тэгжээж л өөрийгөө олон төрөхгүй бол контентуудаа хулгаад алдаад байна. Санаануудаа жоохон хулгаад алдаад байна. Жоохон онцгүй байна. Тийм үү? Тэгж би удаа жоохон бодоод байгаа. Тэгээд дээрэс нь хүмүүс айгүй мөнгөтэй хүмүүсийг үнэтэд үнэлдэг болчихжээ. Мөнгөөрөө засаж байгаа хүмүүсийг одоо тэр хүмүүс үтгэхгүй ч гэдэг яг нэгэнтээ өдөөс нь гараад иж байгаа бичлэгийг. Тэгээд нөгөө талаараа энэ залуус юу нөгөө мөнгөтэй хүмүүс рекламадад мөнгөтэй энэ сошиал орчныг ингээ хатгаж байгаа хүмүүс залуу үед юу сурталчлаад байгаа юм гэхээр нэг юм сурталчлаад байгаа юм аа. Амар хэлбэр аргаар ингээд мөнгө олж болно гэдэг нэг тийм. Тэгээд нэг ухаан мутаа нэг хоосон цэцэрсэн нэг хідэн залуус гарч ирэл айгүй амар хэлбэр амьдраад байгааг ингээд харангуйтаа залуу юу гэж бодхоолоо. Би ч гэсэн тэгвэл ингэж амьдрч болох юм биш үү гэдэг ингээд сэтгэж эхэлж байгаа. Тэгээд над руу одоо чи ингээд те хүмүүс одоо чи ингээд те хаа юу байна уулзъя гэдэг ингээд баахан комент бичнэлтэй. Тэгээд фэйсбુક хүмүүрээр ингээд фэйсбુક хаягаа өгөөж энэ миний фэйсбુક хаяг шүү гэж бүр шалаад болохгүй болохоор за ингээд нэг цөөхөн идэв хүмүүстэй ингээд холбогдох гэж үзнэ. За тэгээд нэг фэйсбુક хаяг ингээд явуулаад утастаад та холбогдооч фэйсбુકээ явуулаач нэг бол та ингэж хийгээд тэгээд ингээд холбогдоод үзэн хот ингээд ардаас ингээд одоо юу гэдгийг тийм ээ гэж жагаад яг тэгээд эзгийн тааруулж жагаад дивстэд унгаагаад ингээд дээрээс нь ингээд өөрөө ингээд гарч ирэх гэж байгаа юм шиг нэг тийм нэг тамийн тооны үлгэр идэв штэ одоо нэг хүн ингээд дээшээ гарч ивэл ингээд татаж унгангуудаа ингээд өөр дээшээ гарах гэдэг. Тэгвэл нөгөөх нь буцаж татаж унгаагаад дээшээ гардаг. Яг нэг тийм тамийн тооны үлгэр шиг тийм үе ер нь ирчихжээ. Яг одоо жинзэт үеийнхэн миний харж байгаад ерөөдөө зарим яг тиймэрхүү болж эхэлж байна гэж би одоо харж байна. Тэгээд би ерөөдөө нэг энэ бичлэгийг бас нэг хийчихье гэж бодож байгаа юм аа. За тэгээд ерөөдөө энэ хүргээд энэ бичлэг өндөрлөё. Тэгээд би бол ерөөдөө одоо юу гэдэг юм те яг үннийг хэлэхэд би бол одоо юу гэдэг юм миний энэ бичлэгнүүд гууг нь бол хардаа тухайн цаг үедээ бүр маш их хүмүүст нөлөө үзүүлчихсэн юм аа. Бүр маш их хүмүүсийг аварж исэн юм аа. Монгол улсыг би тухайн үед фэйсбүүкээр би маш олоод аварч исэн. Яг Орос Украиний хоёр дайтлаагийн гут яг нөгөө тэр үед чинь ахад хятадуудын торол гарч ирээд ажиллаж хэлчихсэн. Тэгвэл би фэйсбүүкээр би комментууд бичээд тухайн үед Орос Украиний дайнд оролцож болохгүй шүү. Наад чинь юу штэ Хатуу хоёрын дай гэсэн үгээ баг наадвалтайгаа битгий оролцсон. Чимээгүй гэж би монголчуудаа нэг хэсэг аварж исэн байхгүй. Тэгээд дээрэс нь би комментуудаараа би зөндөө олоодаа зүгээр нөгөө нэг коммент бичдгүүдээр зөндөө олоодаа авч өшөө бас нэг жишээ өгдөг. Тэр нь юу юм гэхлээр нөгөө нэг хин Батцуур авраг байгаа штэ. Тийм Батцуур аврагыг чинь нөгөө хин чинь Батцуур авраг чинь анх л нөгөө унгаагаад гараад ирсэн байхгүй. Нөгөө хэнийг чинь за Батцуур аврагыг чинь нөгөө хин чинь унгаагаад гараад ирсэн байхгүй. За энэ ч байна уугүй одоо хаанаас нь хайх вэ одоо нөгөө нэг Батцуур аврагч нөгөө нэг жоохон юу яагаад гараад ирсэн чинь нөгөө хүмүүсийг унгаагаад жоохон булхаатай юм шиг те жоохон ингээд цаашаа харж яат ч юу гиндүүлээд ч юу залтай юм шиг те. Тэгтээ яг тэгээд ингээ унгаагаад гараад ирсэн штэ. Тэгэд ингээд унгаагаад гараад ирэх хот нь яасан гэхээр уусчууд ийм халахчууд тийм ингээд яг ингээд уус хажлах хоёрын хооронд ингээд нөгөө нэг хүмүүс яг ингээд юу хутгаж эхэлчихсэн байхгүй юу. Нөгөө уус халах хоёрын чинь хооронд нэг юу хутгаж эхэлчихсэн байхгүй юу. Ингээд ясааж эхэлчихсэн байхгүй юу. Уусчууд ийм тийм ингээд нөгөө эглэг сурлаж зутж чана. Тэгэн гут нь миний гэгдэх нь дургу өрөөд би нэг пост оруулжсэн. Тэгээ одоо тэр постоо хаагаад олдгоо та хаана юм л та.
Би нэг тийм пост гээд би энэ тэндгүй би зүгээр шууд ингээд бичээд бүх группүүд рүү ингээд бичээд нэлээд хэдэн групп рүү зүгээр ингээд бичээд постлж хийсэн гоо. Тэгээд заримуд нэг устчихсан. Одоо гэхдээ ерөнхийдөө бол биш тэ ингээд постуудаар би ингээд биччихээ. Тэгээд тухайн үед за дараад нь яшиг энэ хүмүүс яшиг юу яагаад гэх юм бол те бас дараад нь хил ам болж магадгүй ч би зүгээр ингээд постуудаар устгачдаг байхгүй. Тэгээд нэг хүмүүс ингээд зүгээр ингээ пост бичээд устгачдаг. Тэгээ гол нь яг яадсан л одоо яг зарим постууд нь бол үлдсэн л байгаа ах та. Хайх юм бол. Тэгээд энэ Батцуурын үйлдэл бол зөвхөн Батцуурын үйлдэлээ тий. Түүнээс биш юу нийт улсчуудыг илэрхийлэхгүй. Нийт улсчуудыг хэрвээ илэрхийлнэ гэж бодож байгаа юм бол энэ бол ерөнхийдөө бол нөгөө нэг хиний үйлдэл шүү гэж би хэлжсэн байна. Нөгөө нэг яс аях гэдэг харилцуулахыг хүсэж байгаа хүмүүсийн үйлдэл шүү. Нийт улсчуудын үйлдэл гэдэг байгаа болоход пост бичснээс хойш нам ч юм болсон баг. Гэгвэн. Яг нөгөө нийт улсчуудыг муулж исэн хүмүүс байхгүй болоод Батцуурын үйлдэл хувь нааш Батцуурын хувь хүний үйлдэл бас нийт улсчуудын үйлдэл биштэй гэдэг комент бичснээс хойш нам бүтрэ наад нийт улсчуудын үйлдэл гэдэг байгаа хүмүүс чинь өөрснөө нөгөө нэг юуны хүмүүс ч тий. Та нар жоох ингээд хаагаад яг цаг хугацаагаар нь хаагаад үзэх. Яг намайг тэгж бичихээс өмнө маш олон хүмүүс Батцуурыг тэгж одоо ясаажсэн заяа. Тэгээд тиймэрхүү юмуд бас зөндөө байдгийг би уун бол Монголд болон би нэгэн олон удаа маш олон удаа одоо юу гэдгийг монголчуудыг бол аварж исэн да. Яг нэрийн үтгэн. Тэгээд зарим комментуудыг миний бас нэг би нэг админ болох чинь миний бас нэг зарим нэг хүмүүс бас миний зарим тэр пост комментуудыг гой пост комментуудыг устгацсан байсан л та. Нөгөө админ болч өөрсдөнд нь таалагдаагүй гэд миний аваачаад миний чухал юмнуудыг зарим хүмүүс устгаа хийсэн байсан. Коммент постуудыг нөгөө пэйж хуудасны админ болгоцсон байсан байхгүй юу. Тэгсэн чинь зарим нь устгацсан. Түүнээс би уг нь бол Монголдо би нэлээд олоудаа сайн мэдтэй. Одоо христүүдээс болоод яг ийм болоод мэдээ чинь хамгийн ахлаад би баг хэлжсэн юм хаа да. Тий, ер нь бол хамгийн ахлаад би хэлжсэн шүү дээ. Христ итгэгчдээс асуух асуулт гээд энэ бичлэг чинь өөр тухайд амар одолжсэн шүү дээ. За тэгээд энэ үргээд ингээд энэ бичлэгээ өндөрлөө. Өнөөдөр 2024 оны 12 сарын 6-ны 6 цаг 34 минут болж байна.